Динамик хичээлийн нэг төрөл болох цогцолтын тухай, цогцолтын үед тооцоох тухай тайлбар хэлж өгье. За тэгэхээр ямар нэг биетийг тодорхой өндрөөс унгая гэж бодъё. Гэхдээ нэг биет дээр унгаасан байдалтайгаар авч үзье. За тэгэхээр мэдээж дэлхийн татах хүчний үйлчлэлээр бие унахтаа хурдтгал аваад уунана. За тэгэхээр доор нэг шилб байна гэж үзье. Ийм байдалтай шилб байна гэт. За тэгэхээр тодорхой өндрөөс жишээ нь H өндөртэй байлаа гэж үзье. H өндрөөс унгаана гэж үзнэ гэж. За би унахтаа хүү хэмжээний хичээлээр доош унаа гэж үзье. Хүү хэмжээ. За тэгэхээр өмнө нь бид бол хурдтгалын тухай, инерцийн хүчний тухай ойлголтоор динамик хүчний тооцоо их жишээ авч ирсэн бол одоо энэ тохиолдолд энерги хадгалагдах хуулийг ашиглаж динамикийн тооцоо их тухай тайлбарлах юм. За тэгэхээр энэ бие дээр унахаараа доод биетийгээ тодорхой хэмжээгээр хэв газалтанд оруулна. Өөрөөр хэлбэл доотлын бие маань шахалтанд орно. За ингээд дээрээс нь унсан бие ийм байдалтай зуръя. Ингээд. За тэгэхээр энд анхны байдлаас тодорхой хэмжээгээр доош шилжсэн юм шилжилт байна. За нэг жоохон холбоо зурчих л доо. Тэгэхээр энэ бол хэв газалт үүсэж байгаа. Динамик хичээлээс үүсэж байгаа. Дельта L D гэсэн хэмжээний хэв газалт үүснэ гэж. За энэ шилбэний хөшүү жанрыг EA гэж тэмдэглэе. EA гэж тэмдэглэе. За хүчний хөгжлөөр хэв газалт үүсэхдээ профессионалын хязгаар дотор буюу гүкүүгээр биелж явах үед үүссэн байлаа гэж тооцоог хий. Тэгээд би унахаараа энэ биеэс салахгүй байдалтай байна гэсэн байдлаар тооцооллын хэлбэрчилгаа хий. За тэгэхээр нэгэнт би унах юм бол би унахтаа тодорхой хэмжээгээр өндрөөс унлаа гэж үзэх юм бол энэ үед энерги хадгалагдах хууль биелэгдэх ёстой. За ийм байдалтай очиж энерги хадгалагдах. Тэр өндрөөс унаад шилжилт хийх үед кинетик энерги үүснэ. Кинетик энергийг бид хүү ачааллын хэмжээг шилжсэн шилжилтээр нь үржүүлж тодорхойлно гэж мэднэ. Тэр H өндрөөс унгаагаад дельта D хэмжээний шилжилт. Энэ бол кинетик энерги болно. За нөгөө талаас энэ хүчний үйлчлэлийн кинетик энерги биеийг эвдлэхэд зарцуулагдах буюу потенциал энерги болж зарцуулагдана гэж үзэх юм бол потенциал энерги бидний өмнө нь үзсэн хичээлүүд дээр бол RD дельта L за динамик гэж тавьчих. За RD гэдэг маань болохоор биднийхээр бол одоо энд үүсэх реакц хүч юм байна. Реакц хүч RD динамик ачааллаас үүсэх реакц хүч. За бид динамик ачааллыг саний хэлсээр гүкүүгээр биелж явах үед динамик ачааллаас намааруулад динамик хэв газалтыг тодорхойлох юм бол RD-г L-ээр үржүүлээд энэ шилбэний хөшүүн чанарт харьцуулах ёстой. За эндээс бид RD реакц хүчийг олоод орлуулъя. Өөрөөр хэлбэл дельта LD динамик хэв газалтыг L туваагаад хөшүүн чанараар үржүүлсэн үржүүлэлттэй ийм байдалтай орлуул. За тэгвэл бид энэ кинетик хүчийг жоохон задлаад бичих юм бол
Q гүрчг нь H нэмэх нь Q гүрчг нь дельта L динамик болно. За хаалтны нөгөө талд тэнцвэрийн тэмдгийн нөгөө талд энийг орлуулах юм бол дельта L дэгийн квадрат динамик хичээллийн коэффициент за 2L тухайн EI гэсэн хэлбэртэй хөшүүн чанараар хичүүлнэ гэдэг. Ийм хэлбэртэй болголоо. За тэнцвэрийн тэмдгийн нөгөө талд энэ утгыг гаргаад нэг ийм хэлбэртэй тэгшдэг болгоч. Дельта L динамик хүчний хэмжээг динамик яваа ажилтгийг хэмжээг хөшүүн чанараар үржүүлсэн нь. За тэгээд ингээ эхлээд энэ хоёрын үржүүрийг авъя. Нэмэх нь за нэмэх тэмдэгтэй биш юм байна. Хасах тэмдэгтэй орчуулна. Хасах 2 QL дельта L D гэсэн хэлбэртэй болголоо. Дараагийнх нь хасах нь энэ хоёрын үржүүр орж ирье. Хасах 2 QL за тэгээд H хэмжээгээр үржүүлсэн үржүүрээ ингээд тэгтээ тэнцвэрлээ. За тэгэхээр биднийхээр бол энэ хэмжээ дельта L D хэмжээ квадрат зэрэгтэй байгаа. За өөрөөр хэлбэл квадрат тэгштэл харагдаад байна. За энийг хоёр дамнарын хөшүүн чанарт хуваач ингээд. Дамнарын хөшүүн чанарт хуваач. За тэгэхээр бид ийм нэг ойлголт байна. Хэрвээ статик ачаалал үйлчилж явах юм бол статик ачааллын үед хэв ажилтыг гүкэн хуулиар илэрхийлэх юм бол ийм хэлбэртэй бичигдэнэ. За тэгэхээр одоо биднийхээр QL энэ QL хэмжээг яад нь харьцуулсан харьцаа болж байна. Ингээд дельта L D-ийн квадрат хасах нь 2 дельта L статик. За эхлээд энийг бичиж да. Динамик тэгээд дельта L статик ачааллаас үүсэх хэв ажилт. За хасах нь за QL энийг болохоор дельта L за энд L статик хэмжээг H хэмжээгээр үржүүлсэн үржүүлээд ийм квадрат тэгшдэг болгож. За энэ квадрат тэгшдэлийн хувьд шийдвэл ийм хэлбэртэй бичигдэнэ. Энийг бол та бүхэн мэднэ. Дельта L статик ачааллаас үүсэх хэв ажилтан дээр нэмэх хасах гэдэг хэмжээ. За дельта L статик ачааллаас үүсэх хэв ажилтын квадрат дээр нэмэх нь за 2 за биднийхээр H байгаа. H за тэгээд дельта L ST хэлбэртэй бичиж болж байна. Ийм хэлбэртэй бичиж болж байна. За тэгэхээр мэдээж физик утгыг хадгалахын тулд энэ томьёог нэмэх тэмдэгтэйгээр бодох хэрэгтэй гэдэг. Тэгшгэлийг арай ийм бага зэрэг хуургаад ийм хэлбэртэй бичиж квадрат тэгштэл өөрөөр хэлбэл статик хэв ажилтыг нь хаалтны өмнө гаргалаа гэвэл нэг дээр нэмэх нь язгуурын доор нэг дээр нэмэх нь 2H-ийг хуваах нь дельта L ST хэлбэртэй болголоо. Ийм хэлбэртэй болголоо. За ингээд өөрөөр хэлбэл бид сүүлийн энэ хэсгийг динамик хичээлийн коэффициент гэж болох юм. Нэг дээр нэмэх нь квадрат язгуурын доор нэг дээр нэмэх нь 2H-ийг абсолют хэв ажилтын статик абсолют хэв ажилтын хэмжээнд харьцуулсан харьцаа байна гэж. За ингээд өөрөөр хэлбэл энэ үед динамик хичээлээс үүсэх хэв ажилт нь дельта L статик ачааллын хэв ажилтыг KD-гаар үржүүлсэнтэй тэнцүү байна гэж. За тэгэхээр цохилтын үед бид гүкэн хууль биелэгдэж байгаа гэж үзсэн учраас динамик хүчлийг шууд бас ийм хэлбэрээр бичиж болно. Өөрөөр хэлбэл хүчтэй хэв ажилтаа шууд хамааралтай байхыг ашиглаж байх юм бол бид нэр статик хүчлийн хэмжээний үржих нь нэг дээр нэмэх нь за энэ коэффициент буюу 2H дельта L ST ийм хэлбэртэй болно гэж. К динамик хичээлийн коэффициентийг сигма ST-гээр үржүүлсэнтэй тэнцүү хэмжээнд. За хүчтэй адилхан мөн бас хүчний утгыг бас бичиж болно. Тэгвэл динамик хичээлийн үед хүчний утга нь болохоор тэгвэл динамик
ачааллын хүчний утганы статик хүчний утга дээр нэмэх нь энийг үржих нь гэж үзье л да. Квадрат цонон доор 2h. За статик хүчний утга байх жишээтэй ийм хэлбэртэй болгож тооцоо хийж байна. За өндрөөс тодорхой өндрөөс h өндөртөө өндрөөс q жинтэй ачааг уулгах үед юу эсвэл f хүчээр унгаах үед хүчлийг ийм байдалтай хүчний хэмжээг динамик хүчний хэмжээг ийм байдалтай за хэв ажилтны тодорхойлох юм бол ийм байдалтай тодорхойлно гэж. Тэгэхээр динамик ачаал бол хүчний хэлбэрээс хамаарат өмнө нь бид хурдтгалаас нь хамааруулж инерци хүчийг хамааран тодорхойлжсэн бол одоо кинетик энерги өөрөөр хэлбэл кинетик энерги хадгалагдах хуулиас яг мөргөлдсөний дараа бол динамик ачааллын потенциал энергитэй тэнцүү байна гэсэн зарчмыг үндэслээд тооцоог ийм байдалтай хэллээ.